Хүүхэд одоо жоохон 3 настай хүүхдэл зураг зурхад чи яах гэж наадах юм сараачаад байгаа юм тий. Дуулахлаар яах гэж чорлоод орлоод байгаа ингээл таг болгодог. А гэтэл тэр гоё дуулах одоо бөмбөрдөх ирээчих сараачих авьяасан тий. Зөндөө хэдэн зуун авьяас байж болно шүү дээ. Юм оёх юу ч байдгийн. Тэрийг ингээд багдан дарчдаг. Дэмждэггүй. Зүгээр нэг будаг аваад төхөөс гадна зүгээр ингээд загнаад идэг тийм тохиолдолд байдаг. Тэгээд тэр дотогшоо явцдаг. Тэгээд өөрийнх нь ер нь хүн болгон авьяастай байдаг. Би тэгж боддог. Хүн болгонд авьяас байдаг. Тэр нь нуугдан бол байд юм бэл. Тэгээд тэрийг ингээд яг уу энэ нийгэмд ингээд хөгжүүлэх замтай бол хөгжөөд ингээд гараад ирдэг. Хөгжүүлэх чадахгүй замтай бол нухлуулаад тэгэл цаашаага одоо ёстой зураач болох нь мужаана хийгээл мужаан болох нь зураачаа хийхэд явж байгаа байхгүй. Тэгвэл өнөөдрийн бидний нөгөө нэг подкастын нэрсэн зураач ядуу байх хэрэгтэй юу гэдэг гэж байгаа юм л та. Нөгөө Людовик 14-р хаан билүү? Францын хаан маань хэлсэн ба. Зураач адуу хоёрыг их хооллож болохгүй. Гэхдээ өсгөж болохгүй. Яг нэг дундуурхан тааруулаад яв гэд. Тэгээ анх надад тэрийг уншичаад ямар муухай юм гэж бодогдчихсэн байхгүй. Зураачийг адуутай зөөрлөл эндхтэй явах тийм чи ямар мал амтан биш тэгээд. Гэтэ тэр цаад утга санаа нь энэ үг маань танд ямар сонсогдож байна яг уран бүтээлчхүний хувьд. Тэгэл сонголт гэж бодож байна. Өнөөдөр зураачч болно, хөгжимчч болно, дуучинч болно. Ядуу баяг бол сонголт, баян баяг бол сонголт гэж. Юун дээр сонголт гэхлээрээ хүн баялагийг өөрөө юу гэж бодож байна. Баялаг гэдэг нь өөрөө юу юм гэж байна. Яг үндэ ямарч уран бүтээлч хүн, яг жинхэнэ уран бүтээлч хүн би мөнгө олъё гэж дуудуулдаггүй. Би мөнгө олъё гэж хөгжим бичдэггүй. Би мөнгө олъё гэж зураг зурдаггүй. Хэрвээ тэгж одоо эхэлж байгаа бол миний хувьд бол тэд нар зураач нар биш ээ. Яагаад бол зурагч зурах ч юм уу. Би одоо өнөөдөр зүгээр явцсан аваад байна л да яг урлагийн сэдв болохоор зураг зурхч вэ одоо юу гэдэг банц хөрөөдөгч вэ тий. Гэхдээ одоо урлаг хийхэд бол хамгийн түрүүнд юу гарцдах хэвээр гэхээр хүн энерги л гарцдаг шүү дээ. Бүх төвлөрөл тэр зураг руу бүх одоо миний эдиси энерги зураг руу л явна шүү дээ. Гэтэл энерги хэмжигдэх хүн байдаг шүү дээ. Хэрвээ энерги гарч байгаа бол дуртай зүйлэндээ өөрийгөө зориулж байгаа бол одоо урлагийн хүн ялангуяа урлагийн хүн мөнгөгүй явна гэж байхгүй.